Төслийн товч танилцуулга. Төслийн нэр хүүхдийн нөхөн сэргээх төв байгууллага. Байршил Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд. Алаах дүүрэг 5 дугаар хороо. Голын тохой дагуу 1000 м2 бүхий газар. Төслийн зорилго. Хөгжлийн бэрхшээлтэй анхаг өвчтөе хүүхдүүдэд бариа засал, физик эмчилгээ, асаргаа сувилгаа, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх цогц үйлчилгээтэй төв байгууллага. Уламжлалт бариа засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг цогц үйлчилгээг хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад үзүүлэх. Хүүхдийн бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг боловсруулж, хүүхэд бүрд зориулсан өвөрмөц эмчилгээ үзүүлэх. Зорилтод бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй анхаг өвчтөе амжиргааны түвшин доогуур хүүхдүүд, тэдний асран хамгаалагч, насанд хүрсэн хүмүүс. Үйлчилгээний төлөвлөгөө, эмчилгээ, уламжлалт бариа засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хоол, нөхөн сэргээх асаргаа сувилгаа. Сувилгаа, зөвлөгөө. Асран хамгаалагчдад зориулсан сургалт, зөвлөгөө. Хүүхдийн хөгжил, үүнд арт терапи хөтөлбөр, Монгол ахуйн соёлтой танилцах, байгальтай холбогдох үйл ажиллагааны багтж байна. Үр ашиг ба давуу талууд. Хүүхэд болон асран хамгаалагчдад хамтран эмчилгүүлэх боломжийг бүрдүүлнэ. Байгаль орчинд нийцсэн уламжлалт соёлыг хүндэтгсэн орчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна. Барилга байгууламжийн хэрэгжил. Барилга байгууламжийн явц. Модон байшин барих, хашаа байгуулах, гэрийн суурийн цэцгэл, барилгын ажлын гүйцэтгэл. Санхүүжилт ба төлөвлөгөө. Нийт шаардлагатай санхүүжилт 250 сая төгрөг. Одоогийн санхүүжилт модон байшин 77 сая төгрөг. Хашаа байгуулах 6.8 сая төгрөг. Гэрийн суурийн цэцгэл 4.5 сая төгрөг. 3 Монгол гэр 6 хантай 13.5 сая төгрөг. 2 Монгол гэр 4 хантай 7 сая төгрөг. Дутагдж буй санхүүжилт нийт 141 сая төгрөг. Гэгээ барьсан төвийг үүсгэн байгуулагч, төслийн санаачлагч, уран чимэг 35 жилийн туршлагатай